За олон гишүүдийн асуулт бас давтаж байна. Тэгээ би зүгээр хоёр зүйлийг л алтууыг дараас асууя гэж бодож байгаа юм аа. Ер нь өнөөдөр бол Монгол улс олон номын тогтолцоонд шилжсэн гэж ойлгодог. Улс төрийн нөхцөл байдлаа бид нар их зөв дүн шинжилгээ хиймээр байна гэж ойлгож байгаа. Тэгээ манай парламентын гишүүд бас янз янзын өнцгөөс бас ярьж байгаа шиг байна. Ер нь олон номын тогтолцоотой болсноос хойш энэ 20 жилд бол бид бас тодорхой улс төрийн туршлага хуримтлуулсан. Ер нь бол олон номын тогтолцоотой байгаа энэ ардчилсан замыг сонгосон Монгол улсад өнөөдөр ч цаашдаач хамтын ажиллагаа, за тэр тусмаа хамтын үйл ажиллагаа, шүүмжлэл хяналт бол байх нь зайлшгүй бодиттой оршин тогтносон зүйл юм байна гэж би ойлгож байсан. Би хамтарсан засгийн газрыг бол нэлээд зүйлийг амжилттай бас хийж хэрэгжүүлсэн гэж ойлгодог. Энэ 3 жилийн хугацаанд бол хэрэлдэж ширээний хоёр талд суудаг биш, эсэж хамтарч ярьж улс төрийн соёлтойгоор Монголын ард түмний төлөө бас тодорхой асуудлуудыг хийж шийдвэрлсэн гэж ойлгодог юм үнэлгээтэй явдаг. Тийм учраас цаашдаа ер нь бол бид энэ хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг энэ хэлбэрээ юу гэж ойлгох юм? Бид 1990 онд Бямсрангуй засгийн газрыг байх үед хамтарсан засгийн газрыг байгуулж байсан түүх байдаг. Тэгэхээр энэ хамтын ажиллагааны түүх бол сая энэ 2008 онд гинт гараад ирсэн зүйл биш гэж бодож байгаа юм л да. Тийм учраас ер нь бол цаашдаач олон номын тогтолцоотой энэ Монгол улсын хувьд бол хамтарч эвсэж засгийн газар байгуулах ийм тохиолдлууд олон гарнаа. Энэ 2008 оны стандарт бус засгийн газар гэдэг шиг засгийн газар цаашдаач стандарт болтлоо би хамтарч үйл ажиллагаа явуулах байхаа гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл нэгэн тал олон номын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн үний юм бол хамтар засгийн газраа байгуулдаг нь дэлхийн нийтийн жам ёсны туршлага байгаа. Тийм учраас өнөөдөр бол бид нар нэг суудл илүү авсан, нэг сайд илүү авах ёстой гэдэг зарчим нь бол биш. Энэ бол өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн энэ үнэхээр үндэсний язгуур эрх ашгаа дээдлсэн улс төрийн соёлтой хийх алхам байхаа. Тийм учраас яагаад энэс харин танаахан татгалзав. Яагаад татгалзав? Бид нар хамтарч яана гэд би нэг налууртлаа барьж аваад байсан юм байгаагүй. Хамтарсан засгийн газар, ерөн засгийн газрын гишүүд нам дотроо ч гэсэн дотоод ардчилтаа шүүмжилттэй байсан. Би байсан гэж боддог. Нэг ингээд сайхан толгойг нийлээд энэ 3 жил энэ засгийн газрыг ажилуулсан гэвэл бас үгүй шүү дээ. Олон асуудалд нь парламентын гишүүд өөрийнхөө өнцгөр өөрийнхөө асуудалд ханддаг хандлагаараа шүүмжилтээ бид нар бүгдээрээ хандж исэн. Тийм учраас өнөөдөр энэ асуудалд бол манай улс төрчид бас нэлээд ийм байр сууриас хамдаасаа гэж бодож байгаа. Өнөөдөр мэдээж эдийн засаг хүндэрч байна. За энэ үед үнэхээр төрийн бодлого зохицуулалт маш чухал байна гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ засгийн газрын үйл ажиллагааг хэвэн явуулах, залгамжийн чанарыг алдагдуулахгүй байх, төрөө дээддэг энэ зарчмаар энэ асуудалтай шуурхай хандаасаа гэж бодож байгаа. Нөгөө талд нь би бас танаа намаас л асууя гэж бодож байна л да танаас. Ер нь дэлхийд сонгодог засаглал бол парламентын засаглалаа гэж тогтсон байдаг. Бид нар ер нь энэ Монгол улс парламентын засаглалын жингэн нутгийг хэрэглэж чадах юм уу? Засгийн газрын гишүүн улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болохгүй ч юм шиг ийм асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчөөс сая мэдгдсэн байсан. Миний ойлгож байгаагаар ард түмнээс мандат авсан, санал аваад сонгогдож орж ирсэн улсын хурлын гишүүд засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн ямар ч эрх зүйн акт өнөөдөр Монгол улсад үйлчж байгаа хууль тогтоомжоор байхгүй. Ард түмний мандаттай төлөөлөгчд үнэхээр засгийн газрын гишүүн байж болно гэдэг загвар нь өөрөө парламентын засаглалын сонгодог хэлбэр гэж би ойлгодог. Бидний юм их хуулах дуртай Англид бол жишээлбэл ард түмнээс санал аваагүй парламентын гишүүн засгийн асуулт асууя. Өөрөөр сонгуулийн ард түмнээс ирэх авсан гишүүн засгийн газрын гишүүн байж болно л гэж үздэг юм байлаа. Тэр Англи янз бүрийн улсууд чинь бид нэг олон юмыг хуулах дуурайх дуртай. Гэтэ бид нар зөвхөн өнөөдрийн асуудал яриаггүй нэлийн алсын хараатай байнгын байж болох хувилбаруудаа бол нэгэн удаагийн тохиолдлоор Монгол ардын нам тохируулж ярьж болохгүй л гэж бодож байгаа. Яг өөрсөнд нь тохиолдсон үед асуудлыг бас өөр өнцгөөс тавьдаг байж болохгүй. Тийм учраас ер нь бол энэ төрийн язгуур их ашгийг дээдлсэн ийм бодлогуудыг ер нь бид нар ямар өнцгөөс яаж тайлбарладаг байх юм. Миний ойлгож байгаагаар тогтолцооны логик нь улсын хурл бол дотроос сайд тавих боломжтой гэдэг ийм зүйл байхад яагаад ийм асуултанд хариулт тавьсан бэ гэдэг нь өөрөө бас л ойлгомжтой зүйл. Ард түмнээс сонгогдсон мандаттай их хурлын гишүүд шүү дээ. Тийм учраас энэ асуултуудад бас таныг би хариулж өгөөч гэж бодож байна.
За, алтай хийг. За. Алтай хийг. За. Ой. Гүндэлэ чимээгөө. За балд юу оюун хорлог гишүүн хоёр асуулт асууж байна. Эхнийх нь болохоор би тантайгаа санал нэг байгаа. Энэ 2008 онд хамтарсан засгийн газар байгуулсан явдал бол Монголд шинэ үзэгдэл биш шүү дээ. 2004 онд парламентод байгаа намуудын суудлын харьцааг ойрхон байсан учраас одоогийн ерөнхийлөгч Элбэг Доржоор толгойлуулсан танаа намынхаа орсон хамтарсан засгийн газрыг бас байгуулсан л да. Харамсалтай нь танаа хэд жилийн олонх болсон сайд нарын гар үсэг зураад огцроод явсан. Дахин хоёр дахь практикийг хэлье. Дараагаар нь танаа ардын намынхан бас инкул шатар маань одоо ерөнхий сайд болсон байх. Басын парламентд сууж ясан баахан өөр бусад намуудыг бөөгнүүлж аваад нэг засгийн газар байгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ Монголд ингээд хамтарч ажиллах гэсэн хоёр том нам хамтарч ажиллах гэсэн эсвэл нэг том нам нь нөгөө жижигүүдтэйгээ хамтарч ажиллах гэсэн олон удаагийн оролдлого байсан. Бүр тэгж ярил Ямын сургуулийн засгийн газрын үед бол одоогийн энэ арчилсан намаас хоёр хүн бол бас сайдын алба хашиж байсан. Тэр үед одоо хувь зээний өгөөдлөөр нам нь бол хоёр гишүүнээ татсан боловч засгийн газарт ажиллаа дуусгаж байсан түүхтэй. Ингэхээр энэ ийм олон ийм хөвлөр байгаамаа энэнийг жахан туйлшруулаад гинтхэн нөгөөдөр 2008 онд л Монгол улсыг хамтарсан засгийн газар байгуулсан юм шиг яриад байдаг бол буруу гэдэгтээ би санал нэг байна. За яагаад татгал зөв гэдгийг ч одоо их л ярьлаа да. Одоо тэгээд ерөнхийдөө та бид хоёр сонгуульд одоо хөдөлцөөд яваад орж болохгүй юм байна. Ардын нам арчилсан сонгуульд хөдөлцөж орно гэж байхгүй юм байна. Энэ хамтарснаас болоод эерэг зүйл их гарсаас гадна сөрөг зүйл бас их гарч чинь түрүүн Балдуучир гишүүн асуулаа. Бидний үзэл баримтлалын ялгаа арилж байна. Маш их хэмжээний одоо томоохон мөнгөний амлалтуудыг хүч дуртайч дургүйч биелүүлэх ийм нөхцөл байдал руу орж байна. Тийм учраас эн чинь ард